энэ асуудал бол явах ёстой. Өнөөгийн нийгэмд хүсүүлэлттэй байгаа зүйл гэж харж байгаа. Гагцхүү маргааны их усүр нь юу вэ гэвэл хуулийн зохицуулалт дотор төлөөгүй одоо татвараас чөлөөлөх зохицуулалттай холбоотой заалтуудыг тэр далд бизнесийг ил болгохтой холбоотой заалтуудыг хуулийн нэр томьёотой холбоотойгоор илүү түлхүү тусгаж оруулж ирсэн учраас энэ хуулийн төсөл маань маргаан дагуулад байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа. Тэрнээс биш энэ хууль дээр нэг улс төржөөл нэг айхтар одоо тендер идэж уусан компаниудаа нэг тал нь чөлөөлөхөөл нөгөө тал нь инхийн цагаан тагтаа болоод ямар ч тендер энэ төрд оролцдоггүй юм шиг юм хум аваагүй юм шиг ийм дүр зургаар энэ асуудалд хандаж болохгүй байхаа гэж бодож байгаа. Үнэхээр л одоо тэр бид одоо улс их орны эдийн засаг гэж ярьж байгаа бол ерөнхийлөгчийн тэр уучлал ялангуяа тэр капитал нарыг уучлсан тэр 35 сая долларын асуудлыг бид бас ярих ёстой ш. Яагаад улс төрчид тэрэн дээр дуугаа хэлсэн? Тухайн үед бид нэр чив чимээгүй байсан шүү дээ. 66.5 одоо тэрбум төгрөгийн асуудлыг бол бид юу ч хэлэхгүйгээр дуугаал орхиод явсан. Өнөөдөр тэр мөнгө төлөгдсөн үү гэвэл үгүй шүү дээ. Тэгэхээр бид бол энийг бол зөвхөн нэг талаас нь хараад байлгүй асуудал болгоныг янз бүрийн талаас нь харж асуудалд хандах ёстой байхаа гэж бодож байна. Зүгээр гишүүдийн болгоомжуулж хардж байгаа нь бол хардж байгааг үгөөс гэхгүй тоон дотор үсэг зохиож явж байгаа гэхчээр бас нэг тодорхой хэмжээний мэддэггүй компаниуд нь энэ дотор чөлөөлөгдөхөд санаатаагаар татвараа төлөхгүй зүйлүүд байгаа байж магадгүй. Гэхдээ бид өнөөдөр энэ хуулийг гаргаснаар төлсөн хүмүүсийг хохироох гээд байгаа асуудал бол байхгүй хаа гэж бодож байна. Төлсөн хүмүүст нь харин татварын ямар нэгэн өршөөл урамшуулал өгөх хувилбарыг хуулийн төсөлд бас нэмээд тусгай явбал зүйтэй болов уу гэж бодож байна. Бас дээр нь энэ хууль гарснаар тэр төрөөс хамааралтай аж ахуй нэгжүүд бас хаалга үүдээ бариад ампуурах гээд одоо татвар мөнгөө төлж чадахгүй ажилчдынхаа цалин өгч чадахгүй ийм компаниуд бас байгаа шүү дээ. Тэгэхээр нийтлэг хавтгааруулаад одоо ингээд бүгдээрээ чөлөөлөгдөл энэ дотор 100% одоо тэр нэг эдэж уусан нөхдүүд нь чөлөөлөгдөх чинь гэвэл бол би бол энэ дээр санал нийлэхгүй байгаамаа. За бас нэг ийм зүйл байд юм байлээ. Зээл ингээд авсан хүмүүсийг төлж чадахгүй болохоор нь хар дансанд оруулаад зээлээс дахиж зээл авах тэр эрхийг бол бүр мөсөн хасчдаг юм байна л да. Гэтэл өнөөдөр гадаадын улс оронд зээл авсан хүмүүсээ тэр зээлээ төлөх боломжийг олгож дахиж зээл өгөөд тэр боломжит хувилбарыг эдлүүлдэг юм байна. Гэтэл манайх бол ерөөсөө зээл авсан төлөөгүй ямар нэгэн татвар юугаа цаг хугацаанд нь өгөөгүй бол тэгэл хар дансанд оруулаад дахиж зээл авах тэр хүнийг дахиж одоо амьдралдаа боломж эдлэх тэр үүд хаалгыг хаачдаг ч гэсэн юм зүйлүүд байна. Тэгэхээр бид ер нь энэ ариун сан даргын хэлдгээр тэр татварын хуулиа хурдан оруулж ирээч. Магадгүй энэ татварын хуулийн татварын тогтолцоотой холбоотойгоор энэ асуудлыг бас бид нэр холбож тайлбарлахгүй бол зүгээр ингээд тодорхой субъекттэй тайлбарлаад авах юм бол бас асуудал өрөөсгөл болчих болов гэж ингэж харж байгаа маа. Тийм учраас хуулийн төслийг дэмжиж байгаа. Төлсөн хүмүүсийг хохирох энэ хуулийн төсөл бол огт бишээ гэдэг тал дээр бол эргэлзэхгүй байгаа.